Нийслэлийн агаарын бохирдлыг боруулахын тулд өнгөрсөн жилээс эхлэн төвийн 6 дургийн гэр хорооллын айл өрхийг хортуудаа бага язгууруулдаг зургаар хангаж эхэлсэн. Тэгвэл энэ жил Баянзүрх дүүргийн 9 хорог энэ төсөлд нэмж хамруулахаар болсон байна. Монголын мөрнөөс оролтын сангийн цэвэр агаар төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн жил төвийн 6 дүүргийн хязгаарлалтын бүсэд хамрагдсан нийт 60 гаруй мянган өрхөд хортуудаа бага язгууруулдаг зургийг олгож байсан. Нийслэлийн хүн амын 4/1 нь оршин суудаг 280 гаруй мянган хүн амтай нийт 75 мянган орчим айл өрхтэй Баянзүрх дүүргийн 7 хорог өнгөрсөн жил хамруулж байсан бол энэ жил тус дүүргийн 9 хорооны 9 мянган гаруй өрхийг нэмж хамруулахаар өнөөдөр Монголын мөрнөөс оролтын сангийн цэвэр агаар төслийн нээлтийг хийлээ. 28 хорооны маань бараг 80 гаруй гэр хороос байж. Тэгэхээр бид 13 мянган гаруй өрхийг одоо энэ жохот хамруулсан. Энэ жил бол нэг 9 мянган хамруулсан. Ингээд нийтдээ манай дүүргийн 24 мянган гаруй өрх одоо утаагүй зохыг хэрэгжиж болж байгаа нь одоо бидний ажлын бас том зорилго бий жана гэж одоо бид ойлгож байгаа. Одон бид нар бол нийслэлийн 6 дүүргийн 96 мянган орчим айл өргөдөд өөрчлөлттэй зохиолсон. Энэ жил төслийн маань сүүлийн жил орж байгаа. Энэ жил төсөөрөө бид явуулсан 24 мянган гаруй айл өргөдөд хамж ажиллаж. Нийслэлийн Баянзүрх сонгон айрхан хангууд дүүрэг спорт дүүргийн хороо 4 дүүргийн 21 оронд ажиллаж. Энэ жил авчаа өөртөө байгаа учраас бид дүүргийн хандлагаар одоо батлах нийлүүлэхээр ажиллаж байна. Тэсний хувьд баг өөртөө байгаа та бүгдийг одоо яараарай гэж Гэр хороололт амьдрт энийг айл өрх цалин орлогынхаа 40%-ийг нүүрстүүлэн зорилдог байна. Хортуудаа бага ялгуулдаг 100%-ыг хэрэглэснээр иргэдийн мөнгө санхүү тэмэлэлтэй байгаа зогсохгүй, эрүүл мэндэ хордуулахгүй байх боломж бүрдэх юм а. Баянзүрх дүүргийн 8-аас 14, 17, 28 дугаар хороодод цэвэр агаар төслийн 100%-ыг 11 сарын 27-ны хүртэл богино хугацаанд борлуулах юм байна. Харин энэ жил цэвэр агаар төслөөс нийтдээ 23,100 мянган гэрийн дулаалга, 500 гонх, эрчим хүчний эмнэлттэй 100 хорон судасны үнийг 12-оос 77% хөнгөлөлттэй 10 дугаар сарын 1-ээс хямдруулан худалдаар төлөвлөжээ.